Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар үзүүлж байна. Баянгол дүүргийн 3 дугаар хороонд 2025 онд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил. Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн 260 гаруй мянган иргэн оршин суугчдад зориулсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг улс нийслэл дүүргийн төсвийн 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд 3 дугаар хороонд хийсэн бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг тоймлон хүргэж байна. Автозам зогсоол. 2025 онд дүүргийн хэмжээнд нийтдээ 16 байршилт 23.2 км автозамыг шинээр тавих болон өргөтгөн шинжиллээ. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 3 дугаар хороонд тээвэрчдийн гудамж 35-36 дугаар байрны уртал 350 м квадрат автозамын өргөтгөл шинжиллийн ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Арднаа улсрын гудамжны автозамын шинжиллийг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ. Мөн 42 дугаар байрны хойд талд автозогсоолыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийв. Явган хүний зам. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 10 хорооны 14 байршилт 3500 м квадрат явган хүний зам тавихаар төлөвлөсөн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 3 дугаар хороонд тээвэрчдийн гудамж 35-36 дугаар байрны урталд 350 м квадрат явган хүний зам, явган хүний замын хаалт, хамгаалалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Цэрэн Норвегийн гудамж Ган зам ресторан 17-гийн 2 дугаар байр Баянгол дүүргийн шүүхийн хойдлын газрыг чөлөөлж явган хүний замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 73 дугаар сургуулийн дотор байрны хашаан доторх болон Мичит зочид буудлын урд талын явган хүний замыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 66 дугаар байрны урд талын явган хүний зам шинжиллийн ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус хийж гүйцэтгэлээ. Нарны зам дагуух явган хүний зам тусгаарласан 130 ширхэг буюу 387 м урт хашааг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэв. Гэрэлтүүлэг. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 16 ширхэг цамхагт гэрэлтүүлэг шинээр суйрлуулахаар төлөвлөсөн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 3 дугаар хороонд Гранд Плаза худалдааны төвийн урд талд 1 ширхэг цамхагт гэрэлтүүлгийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар суйрлуулав. Дээвэр засвар. Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн нийтдээ 22 хорооны 31 байрны дээврийг зассан. Ингэснээр ойролцоогоор 3100 өрх 12200 орчим оршин суугч ая тухтай амьдрах орчин бүрдэж байгаа юм а. Харин 3 дугаар хороонд Хонхны гудамж 71 дугаар байрны дээврийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар засварлаа. Тогтжилт. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 18 хорооны 24 байршил тоглоомын талбай тогтчлтын ажил хийснээс гадна 10 хорооны 14 байршил 3500 м квадрат явган хүний зам тавихаар төлөвлөсөн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 3 дугаар хороонд замчдын гудамж 25 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбайг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хорооны урд талын хүүхдийн тоглоомын талбайг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ. Мөн нийслэлээс хотын стандартыг хангуулах ажлын хүрээнд дүүргийн 34 хороонд тус бүр 50 сая төгрөгийн эрхшилжиж ирсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 3 дугаар хороонд нарны гүүрний уулзврын ногоочдын худалдааны гадна талбайд тогтчлт хийв. Явган хүний гүүр. Улаанбаатар зүтгүүр депогийн дээгүүр 26 дугаар хороо 141 дугаар сургуультай холбосон явган хүний гүүрийг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.